Таиландын шоронгийн хамгийн хэцүү нь халуун орны хумхаа өвчин. Дэлхийд хамгийн аимшигт шорон гэх донстой Бангкок Хилтон шоронд ял эдэлсэн нэгэн монгол залуу байдаг аж. Лавга өдгөө ялаа эдлээд эх орондоо ирсэн хэдий ч өнөөхөр нь түүний бодол санаанаас тэрхүү тай шоронгийн тамлал гэрцгийл гарсангүй. Сэтгэл зүйн удаан хугацааны эмчилгээний үр дүнд түүний бие нэг үе бодволд эрдэж байгаа ч бүрэн ухаан бодлоос нь аршигдана гэдэг бараг боломжгүй зүйл хэмээн Лавга манай сонинд томын тогооны талаар ярихынхаа өмнө хэллээ. Тай эмнэлгийн үйлчлэгээ дээд зэрэг их байдаг. Мөн Америк, Япон улсад эмчлүүлснээс өртөг мөнгөний хувьд харьцангуй хямд байдаг гэж танилаасаа сонссон Лавга хэдэн жил бизнест зүтгэсэн их. Хүнээс царай алдалгүй хэдэн төгрөгөө доллар болгоод Таиландыг зоржээ. Түүний уудас нуруугаар маш их өвдөх болсон бөгөөд Монголд үзүүлээгүй эмч гэж байхгүй байлаа. Харин олон жил нуруу нугасны өвчтөд явсан нэгэн танил нь Таиландд очиод ганцхан хагалгаагаар нуруу нугасны өвчнөө бүрэн эдгээсэн тухайга ярьснаас хойш тэрээр хэдхэн хоногийн дараа Таиландаас эмчлэгдэх бүрэн боломжтой гэсэн хариу аваад ийхүү тус улсад хөл тавьжээ. Гэвч тэрээр уудас нуруугаа эмчлүүлээд эх орондоо инээж ирэх бус харийн орны хатуу шоронд оржээ. Таиландын нийслэл Бангкок хотын төв хэсэгт байх Ngam Wong Wang замын ойролцоо байдаг хамгийн чанга тэглэмтэй Бангкок Хилтон шоронгийн хүмүүжигч болчихов. Тэрээр эхлээд ямар хэрэгт буруудж байгаагаа ойлгоогүй байна. Эмчилгээгээ эхлэх хүртэл Таиландтай танилцахаар гарсан тэрээр хааны зургийн хажууд хөгжилтэй байдлаар зураг авахулчихсан нь ийхүү хоригдол болгож амьдралыг нэг өдөр эргүүлжээ. Энэ шоронд хэвчлэн гадаадын хүмүүс хоригдох бөгөөд тэд тайчуудын хуулийг зөрчсөн учраас ийхүү ялтан болдог. Гадна талаас нь харахад шорон гэж хэлхийн аргагүй. Таиландын нэгэн улсын байгууллага шиг гадна талбайгаа жигтэйхэн сайхан зүлэгжүүлж улсын талбайгаа мандуулсан. Хаан Ромын хөргийг байрлуулсан байна. Том хүнд хаалгыг онгойлгон ороход ариутгалын бүс түүнчлэн өөр хаалга байдаг нь хорих бүсийн нутаг дэвсгэр эхэлж байдаг. Таиландын хамгийн чанга тэглэнтэй энэ шоронгийн нэг хаалгыг Klong Prem гэж нэрлэдэг бөгөөд энд хамгийн хүнд гэмтэрхтэй алуурчид алан ядагч зэвсгийн 8-ачид хар тамхины 8-ачдыг хордог. Түүний хоригдож байх үед Оросын зартай гэмтгэрхтэн Виктор Бутыг шоронгийн нөгөө хэсэгт хоригдож байсан гэсэн яриа байжээ. Түүнийг Америкийн тусгай албаны газрын хүсэлтээр Таиланд цагтаа нар баривчлан Klong Premд хорж байгаад Америкийн тусгай албаныханд шилжүүлсэн гэнэ. Бутыг Колумбийн зүүн эзлэнүүдийг дэмжин зэвсэг зарсан хэрэгээр 25 жилийн ялыг өгч одоо Иллинойс мужийн Мэрион шоронд хоригдож байгаа аж. Уулзалтын өрөөнд төмөр сараалжин тоорон мөн тонголог шил маягийн битүү цонхтой утсаар өд өдөөсөө харан ярилцдаг. Маш цангаар ярихгүй бол муу сонсогддог. Яриа хөдөлгөөн бүрийг хянагчулан видео камер хөдөлгөөн болгоныг хяндаг. Байшингийн зүүн жиг үрт бяцхан хүүхдийн тоглоомын талбайтай. Хоригдлууд дээр ирсэн хүмүүс нь уулзах оронд хүүхдүүд нь тоглож байхаар зохицуулсан байдаг. Klong Prem шоронгийн уулзалтанд хоригдлын ойрын төрлийн хамаатан садангууд ирж уулзах ёстой байдаг боловч бүх ичиг баримт бүрдсэн зөвшөөрөлтэй хүмүүс л уулзна. Харин согтуу 6 сараас дээш хугацаагаар уг шоронд хоригдож байсан бол зөвшөөрдөггүй. Мөн эргэлтээр ирсэн эмэгтэйчүүдэд юбог юм уу платин өвдөгнөөс доош байх ёстой гэсэн дүрэн байдаг. Ялтанд арх мансууруулах бодис эм тарай мөнгө үнэт эдлэл галт зэвсэг гар утас төмрийн зүйл дамжуулахыг хоригдогч хээл хахуулаар оруулах боломж байдаг. Хоригдлуудад хамаатан садангууд нь мөнгө өгвөл зөвхөн тайчуудын баат мөнгөнд дэвсгэрт өгнө. Хоригдлууд уг мөнгөөр нойлын цаас, чипс, талх ундаа зэрэг хүнсний бүтээгдэхүүн авч болдог бөгөөд уг шоронд иймэрхүү юм зардаг дэлгүүр байдаг. Шоронгийн аюулгүй байдлыг техникийн хэрэгслээр маш сайн тоноглож зогтох ямар ч боломж байдаггүй. Түүнийг байх үед Klong Prem шорон нь усан давтаж шоронгийн өрөөнүүдэд ус нэвтэрч тэрж байтугай нилээд хідэн хоригдол нас барсан ч хэн ч хариуцлага хүлээгээгүй. Унтны ус хомсдож өвчин их гарч ямар ч хариуцлагагүй байсан бөгөөд ямар нэгэн арга хэмжээ авалгүй хэдэн өдөр болжээ. Бүх зүйл хөвж хог новш ялгцсаар өрөөнд үрж байлаа. Нэг хоригдлын хөл зүсэгдсэн байсан ба энэ шарханд бохир орсноос олж нас оржээ. Гэвч шоронгийн ойгуудын хэн ч анхаарал тавиагүй ба түүнийг өгсөний дараа түүний зүрх нь муу байсан юм гэж шоронгийн удирдлагуудаа хэлж байжээ. Таиландын шоронгийн хамгийн аимшигтай нэг зүйл бол халуун орны хумхаа өвчин. Тай шорон
Мөрдөнд хумхаа өвчин дэгтгэх юм бол тэр аяараа хоригдлууд амнасаа алдна гэсэн үг. Хумхаа нь шумуул амьсгалаар дамжин хоригдлуудад хэдхэн цагийн дотор дарахна. Чичирн халуур нь цусаар бөлчөөд элэг дэлгэн томроод амьсгал хурааж байгаа юм. Хумхаа өвчин туссан хоригдлуудыг шоронгийн зүгээс эмчлэх нь байтугай тусгаарлахгүй. Үхэлтэйгээ эвлэрхээс өөр замгүй үлддэг. Чөлөө цагаараа хагас жилийн хугацаанд уран зохиолын 3 ном авч унших хэрэгтэй боловч гадаадын уран зохиолын ном байхгүй учраас захиалаад ч хэрэг байхгүй. Тайландын шоронд орсууд их ордог байна. Тэд голдуу зэвсгийн 8 болон мансууруулах бодис 8-аас болж хоригддог. Хамгийн олон жилийн ялтай нь Виктор Жаловскийг их орс ир байсан бөгөөд тэрээр мансууруулах бодис бусдад худалдсан хэрэгт шийтгүүлэн 33 жил 5 сарын ялаа эдэлж байгаа нэгэн. Лавг доржийг хоригдож байх үед Виктор нийт 8 жилийн ялаа эдэлсэн байжээ. Гэвч түүнд дахиад 25 жилийн ял үлдээд байгаач тэрээр огт гутарсан шинжгүй тай хэл сурж спортоор хичээлж цагийг өнгөрөөлдөг байсан байна. Хэдийгээр Оросын талаас Викторийн үлдсэн ялыг эх оронд нь эдлүүлэх талаар хөөцөлдөж байгаач түүхэндээ ялтан солилцож байгаагүй. Бангкок Хилтон шоронгийн удирдлага энэ хүсэлтийг нааштай хүлээж авахгүй байгаа гин. Тайландын хууль ерөнхийдөө чанга талтай. 2 ба түүнээс дээш хүний амь хөнөөсөн хүчирхийлүүлсэн мансууруулах бодис 8-аас зэрэгээс гадна төрийн албан хаагч амь насыг хөнөөсөн хааны гэр бүлийг доромжилсан хааны гэр бүлийн хүмүүсийн эрүүл мэнд болон бие таалдсан зэрэгт шууд цаазын ял оноодог. Жилд цаазаар ахуулж буй цөөнгүй хүмүүс хааны гэр бүлийг шүүмжилсэний төлөө цаазлуулдаг байна. Тэрч байтугай нэгэн алдартай зураач хааныг зурхтаа жаахан южилсан бос өөр өөрийнхөө хүзүүнд ол суглахад хүргэсэн аж. Харин тагнуул хийсэн хулгай дээрэм нийтийн инх замбраагүй байдал үүсгэсэн гэмт хэрэг үйлсэн тохиолдолд олон жилийн ялаар шийтгэн. Хүний эрхийн байгууллагаас Тайландын хууль шүүхийн байгууллагад удаа дараа хүний эрхийг дэндүү зөрчиж байгаа гэмбурууга ухамсарлаж болох гэмт хэрэгт цаазын ял оноож байгааг шүүмжилж энэ шийдвэрээ эргэн харахыг хүссэн ч өнөө хүртэл ганц шийдвэрийг биелүүлээгүй байна. Иймд тэрээр өөрт тохиолдсон таагүй явдлаа бусдад сургамж болох үүднээс шашин, соёл, зан заншлыг нь сайн судалж явж байхыг сануулсан юм. Аз болоход тэрээр жил орчим хоригдоод суллагдсан байна. Гэхдээ түүнийг зүгээр нэг сулссангүй. Төв гудамжиндаа байх хааны зурагны өмнө 250 удаа бүхийж эзэн хаанаас уучлалт хүссний дараа бүрэн чөлөөлсөн гэнэ. Хааныг доромжилсан хүмүүст шууд цаазын ял өгдөг тухай өмгөөлөгчөөс анх сонсч байсан түүний хувьд 250 удаа бүхийж уучлалт гуйх ёстой амархан санагдсан аж. Харамсалтай нь халуун бөгчим өмхийн агаартай харахнуудын дунд амьдрснаас олж түүний биеийн байдал нилээд дордож гарч ирсэн байна. Тэрээр ярианыхаа төгсгөлд манайхан сүүлийн үед гадагшаа их явах болсон. Тухайн улсынхаа зан заншлыг сайн судалж авахгүй бол над шиг саваагүй зангаасаа олж амиа алтгад ч хөрч мэдэн шүү хэмээн сэрэмжлүүлсэн юм.